миний хувьд бол шүүмжилж байгаа нэг зүйл бол яагаад ингээд 2013 оноос нэмээгүй байсан огцом гинт 3 дахин нэмчвэ те. Хоёрдугаар за яг хөө ингээд авцаан байрах одоо янз бүрийн засвар үйлчилгээний шаардлагууд байна. Гэхдээ тэрийг иргэдэд мэдээлэлгүйгээр бас яагаад гинт бас нэмчвэ. Тэгээ 3 дугаарт нь ажлын хэсгийн зүгээс гүйцэд мэдээлэл өгөө. Яг тухайн үед процедур яаж явсан бэ? Иргэдээс саналыг авсан уу гэж тодруулах гэж буцаасан. Яг тэгвэл тухайн үед бол сайтн дээр мэдээлэлд 2 хүн хариу өгсөн гэхээр тэрийг бол би жишээлбэл хангалтгүй гэж үзэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ дээр хариу эргэж ирнэгээд даалгавар өгөөд явуулсан. Тэгээ юу босныг мэдэхгүй. Ер нь бол уг нь бол нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын эрх мэдлийн асуудал. Ажлын хэсэг бол цаашид санал дүгнэлт гаргах. Би өнөөдөр одоо энэ иргэд хэвлэл мэдээлэх ингээд мэдээлэл хүсэж байгаа учраас ажлын хэсгийнхаа ахлагчид энэ талаар шуурхай мэдээлэл өгөөрэй гэд ингээд хэлсэн байж байгаа. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал өөрсдийнхөө олгогдсон эрх мэдлийн хүрээнд шийдсэн юм байлээ. Тэгвэл нэ үндслэн хангалттай байгаагүй буюу гинтийн иргэдэд мэдээлээгүй огцом нэмсэн сүүлийн одоо 10 жилийг алдсан байна. Тэгээд нөгөө иргэдийн нөгөө саналыг авах ёстой шаардлага биелүүлээгүй мэдээлсэн гэж байгаа. Тэрэн дээр нь 2 хүн санал ирсэн гэхээр энийг бол хангалтгүй гэж үзсэн бааш.